Эхнүүдэл Parents application руу ороход зүүн талд хүний зурагтай айкон байгаа. Тухайн айкон дээр дарж ороход хувийн мэдээлэл хэсэг гарч ирэх ба хувийн мэдээлэл рүүгээ дараад ороход хамгийн доор байрлах мэдээлэл нь таны e-баримтын 8 оронтой код байгаа. Та үүн дээр татварын 11 оронтой кодыг хийж болохгүй, эсвэл тоо өсөг оруулж болохгүй. Заавал 8 оронтой тоог оруулснаар таны e-баримтны шивэлд автоматар орно. Хэрвээ 8 оронтой тоо оруулаагүй бол e-баримт гэдэг хэсэг дээр таны баримтууд ирэх ба үүнийг та QR код уншуулах шивэх боломжтойгоор харах боломжтой. Үүний дараагаар сургууль гэдэг цэс рүүгээ орно. Ерөнхий сургууль хэсэгт хүүхдийн хичээлийн хуваардан үнэлгээ, зөвлөмж, төлбөрийн мэдээлэл, эрс гэрийн даалгавар, төлөвшөл, үйлчилгээ зэрэг мэдээллүүд багтана. Хамгийн дээд талд байгаа дансны үлдэгдэл хэсэгдээр дарахад та хүүхдийнхаа дансыг цэнэглэх боломжтой талбар гарч ирнэ. Данс цэнэглэхдээ доор байгаа мөнгөнд түнгүүдээ сонгох боломжтой ба эсвэл дансны үлдэгдлийн ард байгаа нэмэх тэмдгэн дээр дараад дурын хүссэн мөнгөнд дүнгээ оруулаад цэнэглэх боломжтой. Мөн хүүхдийнхээ өдөр идэх хоолны мөнгөн дүнгийн лимитийг оруулж өгөх боломжтой ба ингийн тулд таны өдрийн зарлагын хэмжээндээр мөнгөн дүнгээ оруулаад хадгалах товчийг дарахад тухайн хүүхд таны оруулсан мөнгөн дүнгээс нэг өдөрт давуулахгүйгээр хоол худалдан авах боломжтой. Хоолны цэс харах цэс рүү ороход сургуулиас гарч байгаа сэт ширхгийн хоол төрлөөрөө болон зураг, амин дэмийн үзүүлэлттэйгээ харагдана. Хэрэв та тухайн зурган дээр дарах юм бол шимт хичээлүүдийн задаргаа харагдана. Хамгийн доод талд нь таны хүүхдийн дансаа цэнгэлсэн байдал, хүүхд ямар хоол худалдаж авсан зэрэг, сүүлийн гүйлгээнүүд дэлгэрэнгүйгээр харагдана. Дүн үнэлгээ хэсэгт улиралж хэлээц явц шалгалтын үнэлгээнүүд харагдах ба хэрвээ танд харагдахгүй байвал менежер батлаагүй эсвэл анги удирдсан багш тухайн дүнг ангийн дүнгийн ихтгэлд татаж оруулаагүй байна гэсэн үг. Зөвлөмж цэсэн дээр ментор багш болон мэргэжлийн багш нарын оруулсан зөвлөмжүүд харагдана. Ментор багшийн тэмдэглэлийг бол эцэг их зөвхөн харах боломжтой, хариу бичих боломжгүй. Хавсрагсан файл нь зурхан байдлаар эцэг ихэд харагдана. Харин мэргэжлийн багшийн тэмдэглэлийг бол эцэг эхчүүд манд бүтэн уншсны дараагаар хариу бичих, хүүхдийнхаа талаар мэдээлэл солилцох бүрэн боломжтой. Төлбөрийн мэдээлэл хэсэгт таны хүүхдийн сурагчийн үнэмшлийн төлбөр гарсан байх ба хэрвээ төлөгдөөгүй төлөвтэй байвал та төлбөр дээрээ даран хүүхдийнхаа сурагчийн үнэмшлийн төлбөрийг төлөхийг анхаараарай. Эрс цэс рүү дарж ороход таны хүүхдийн эрсийн мэдээлэл харагдах ба сонгох гэдэг товчон дээр дарахад 7-7 хоногийн хуваарлалтаар харах боломжтой. Та дурын 7 хоног дээрээ дараад хүүхдийнхаа эрсийн мэдээлэлтэй танилцсанаа. Мөн хамгийн доод талд чөлөөний хүсэлт гэсэн цэс байрлах ба чөлөөний хүсэлтэн дээрээ дараад бүртгэх цэсэн дээрээ дарахад өдрийн чөлөө болон цагийн чөлөөг эцэг их анги удирдсан багш руу илгээх боломжтой байгаа. Гэрийн даалгавар гэдэг хэсэгт мэргэжлийн багш нараас өгсөн гэрийн даалгаврууд орох ба хэрвээ гэрийн даалгавар байхгүй бол хичээл гэдэг хэсэг хоосон харагдана. За тухайн багш гэрийн даалгавраа өгөөд үнэлсэн байвал эцэг эхчүүдэд ямар гэрийн даалгавар өгсөн, ямар файл хавсрагсан, хэд хэсэг үнэлгээтэй байгаа вэ гэдэг мэдээллүүд нь бүрэн харагдана. Төлөвшил цэсэн дээр дарахад анги удирдсан багшаас оруулдаг төлөвшил хандлага, ололт амжилт, хичээлээс гадуур үйл ажиллагааны тэмдэглэлүүд харагдана. Эрүүл мэндийн үзлэг хэсгийн мэдээллийг бол та энэ талбараас харахгүй гадна талд байрлах сурагчийн дэлгэрэнгүй бүртгэл хэсгээс харах боломжтой. Сурагчийн дэлгэрэнгүй бүртгэл цэс рүү ороход эрүүл мэнд болон нэмэлт мэдээллүүд байрлана. Эрүүл мэнд гэдэг хэсэг дотор мэдээлэл байхгүй байвал анги удирдсан багшаас хараахан мэдээлэл ороогүй байна гэсэн үг. За нэмэлт мэдээлэл хэсэг дотор бол сурагчийн сурах бичиг, үрхийн мэдээлэл гэх мэт хувийн бүхэл мэдээллүүд харагдана. Хамгийн доор байрлах хөгжил цэсэн дээр дарахад эцэг эхийн хурал, санал хүсэл гэсэн хоёр идэвхтэй цэс байрлана. Эцэг эхийн хурал нь анги удирдсан багшаас орсон эцэг эхийн хурлын тов болон хурал дуусны дараах тэмдэглэлүүд харагдах ба санал хүсэлд нь анги удирдсан багштай та хувийн чат үүсгэх боломжтой санал хүсэлтүүд тус харагдана.